Миний хувьд амралтын өдөр жоохон завтай байгаа учраас чат комментүүд бол нэлээд сайн одоо үзэж байна да. Тэгсэн чинь янз янзын чатууд ирсэн байна. Тэр дундаас та их удаан хугацаагаар явчлаа. Хүмүүс одоо таныг мартсан шүү. Түнгийн ирээрээ ер нь тэгж байгаа хүмүүс орхичдгийг шүү гэсэн ийм чат бас хэд хэд ирсэн байна. Тэгээд үүнтэй холбоотойгоор одоо үзэл бодлоо хэлсэн юм аа. Би бол ерөөсөө хүмүүст орхигдож гээхдээс бол ерөөсөө санаа зовдгоо. Амьдрал илжил байдаг, боцчил байдаг. Тэгээд ч миний ажил мэргэжлийн онцлог 30 жил өмгөөл хийснээр хүмүүс надтай найз болох гэж ирдэг. Үүгээр энэ нь надад бол их сайхан байдаг. Бид нар найз байж л нэг зүрх сэтгэлтэй байж л одоо өмгөөлийн ажлыг сайхан амжилттай хийдэг. Тэгээд ирсэн улсуудын нэлээд нь одоо мэдээж дээдлийн хэсэг нь бид нар найзлахад болж амжилттай юм аа дуусгасан байдаг юм аа. Тийм учраас би ерөөсөө намайг орхихгүй гэдгээс бол ерөөсөө айдаггүй амьдралд иржил байдаг болсон. Харин зарим улсуудад зарим залуучууд ихэд тийм ээ өөрийгөө орхиод өөрөөний төлөө бусдад алдагдахаас айж өөрийнхөө байж чадахгүйгээр байж та өөрийгөө алдахаас айжих хэрэгтэй шүү гэж би хэлэх гэсэн юм аа. Өнөөдөр ингээд амьдрал дээр харахад бусдын цүнх баригч гинөө, пальто өмсгөгч гинөө, дааргал гуй цай сугны ус өдөр болцсон юу хөлнөө дагаад балдаж явдаг ийм улсууд бол маш их олон болчтой. Энэ л бол хамгийн аимшигтай байхгүй. Өөрийнхөө амьдч чадахгүй байна гэдэг бол өөрийгөө алдна гэдэг бол хүн аимшигтай зүйл. Түүнээс хүн чамааг орхиж явна гэдэг бол аимшигтай зүйл биш ээ гэдгийг би хэлэх гэсэн юм аа.